сартаа шүн мөн гэж яддаг шүү дээ аимгаа гэгээтэй. Тийм биш. Хаваараа түнэр тийм бүр dark. Тэгэл алхаа явчихсан чи яг миний араас Тэмүүлээ гэдэг байхгүй. Миний яг миний нэрээр дууддаг байхгүй. Тэгэхээр ингээл эргээ харсан чи хинч байдгүй. Чи сонсноо би сонсноо гэж би билгэн гэдэг байхгүй. Хөрөөдөн штэ. Үүрээр хөрөөгөөл ингээл нүд мүдээ нэгээл ингээл хөрөөгөөл ингээ яжсэн чи нэг яг хаалганы өвгөдөнд нэх өндөр бор залуу бид нар лөө харцсан. Мишээгээ ингээ зогсчихсон байхгүй. Мишээгээд улаас тангуур дагаал товчооныг гүрээд штэ. Доороо голтой. Яг тэр гүрээр явжсэн чи шав шаалтан фшгэг үүчтэй. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. Сив болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. За, сайн байцгаана үзэгчтэй. Өстөө 4 season 2 дараагийн дугаарт тавтаа морил хэддэх дугаар юм бол бөөмид. За, бид та бүхний мэдж байгаачлан аимшигын тэр дундаа болсон явдал сүнс чөтгөр альбин тэрэн юу гэдгийг те тэд нартай таарсан хүмүүсийг бодит зочинтой ингэж уулздаг аимшигын подкаст байгаа. За, өнөөдөр хэн ирсэн блэ танилцъя. Нэрээ зэрэг хэлээрээ. Нэрээ зэрэг хэлээрээ. За, нэг 2 төмүүлв. Бас төмүүлв. Тийм байна амдаа. За, танилцсандаа таатаа бро. За, түрүүний өмнөх бичлэгтэн дээр би нэг алдаа гаргасан. Хоёлаа юу яачээ? Энэ Ara гэдэг усын мэдв үү? Мэдэн шүү дээ. За, Monjuice компани тий. За, ус бол мэдээж хэрэг тодорхой. Одоо хүний биед хамгийн хэрэгтэй зүйл. За, хаяа нэг юм газтай ундаа уумар үе байна үстэй. Байна шүү дээ. Нэг сайхан ингэ тий. Чинь газ доос байдаг те. Хэрүүлэл тий. Тэгэнгუთ манай Monjuice-ийн манай Ara гэдэг юм 5 төрлийн жимсний амттай шинэ юм саагаргүй маань те. Саагаргүй гол нь тий саагаргүй тэрийг л ярих гэдэг юм шинэ 4 төрлийн жимсний амттай ус гаргасан байна. За энэ мэдээж хэрэг нэг юм газтай ундаа уумар ч юм уу нэг хорхоог мэдээж хэрэг дарна. Тэгээ мэдээж хэрэг саагаргүй учраас хүний биед бол хоргүй. За хүүхд шухацтай бол те хүүхдэд нэг юм муухай чихэртэй ундаа өгжсэн сэнийг газтай ус хөрөмжтэй. Жимстэй юм те. За энийг хийгээд гоё яриа шүү. За одоо амчин цанган стаканы нуултанд бүлдээд тавьсан байгаа. Жимсний амттай болохоор гоё те. За өнөөдөр надтай өөрт тохиолдсон явдлаар нэстэй. Өөрт тохиолдсон л явдлаа ярина. Санаачин юмнууд байш. Аимшиг кино үзэх дуртай юу? Дуртай. Ер нь бол тэгээд аимшиг кино гэхээс илүү би гоё санал болгох гэдэг нь л та. За нэг амар гаж кино. Сербиан фильм гэдэг үзчихсэн үү? Үзчихсэн. Тэгээ хүний яг тархийг зүгээр логикийн зүгээр түгжийг нь болдог тийм төр. Заварсан юм шүү дээ. Тэр их та би хүмүүст битээ үзээрэй л гэдэг юм дөө. Ер нь үзээсэй гэж би ер нь хүсэж байна. Яагаад бол хүний тархийг зүгээр ингээд задлаа хийчихнэ. Тэгээд ойлгох нэг нь ойлгохгүй нэг нь шүү дээ бас тий. Кайф бол аавна гэж бол байхгүй. Байхгүй. Тэгээ сүүлийн хэсгээр нь бол баг нэрээ ойлгох хүн бол уйл ш. Тэг нь ялангуяа үр хөвгттэй хүмүүс л тий. Тэр хаалттай юм бэлээ. Угаас алдартай л да. Тэг яг манайхан би бүр татаж яадаг юм бэл ш. Юу Google-с бүр үнэхээр сэжгийн кино. Одоо хүн сэжгийн гэж ярьх юм бол сэжгийн гэх юм уу тий. Тийм сэжгийн хүн 60 үлт гэж байдаг штэ. Тэр шиг баг гэхдээ өөр 60 үлтэл яг нэг бас шэсэл жоохон заван байдаг болохоор тий. Бас тийм юм те нэг яг амьдралдаа нэг тийм юм байж болдог гэдэг ч юм уу нэг юм үзэгдэл ер нь энэ дэлхий дээр байдгийг шүү гэх нэг юм сэрэмжлүүлэх үднэс ч юм уу те баг те нэг үзчихэд гэмгүүч юм шиг те за ямар ч байсан постерыг оруулсан фильм байна. За өөр ч яхад хүн болгоно мэддэг кинонууд мэддэг төө тэд нар л одоо хилээд байх. Яг бүр яг юм айлгаж байсан аимшиг кино ер нь байгаа үстэй. Айлгаж үзээд нэг юм гоё үнэхээр айлгаж байсан. Бүр нөө хоочны кинонууд байдаг шүү дээ. Улаан дөвлөлт мөвлч кино те. Тэгэл нэг үс мүсч кино зүгээр. Солонгос Японы ч илүү. Тиймэрхүү. Окей, ер нь жоохон Аз аимшиг кино те. Тий, Аз. Европ гэвэл тэгэл нөө зомби момби болооч те. За окей, тэгвэл Сербин фильмийг энэ удаад би нэг удаа та нарын нэг заавал үзээрэй гэж хэлчихье. Постерыг тавьчих. Тархиныхаа төлөвчийг зүгээр тайлцгаая. За тэгвэл ярианд орох уу? Ярианд орцгаая. Би 16-ад
өсөж төрөнсөө ахгүй миний бацаан баг нас ер нь 16 цай 16. Цай 16. Нөгөө тэг 65 дугаар анги гээд байдаг ахгүй. За. Яг тэрний артлын нэг давхар ингээд үргэлжилсэн цэргийн байр байхгүй. Тэнцээ ер нь бас өссөн. Тэгээд хамаатны ах манай ах тэнцээ нүүж ороод би тэнцээ төр байсан байхгүй. Хамаатныхаа бандтай зүг одоо том залуу болцсон. Тэр үтээр нэг шүн байжгаад манай ах дэлгүүр яваад ирэхгүй юм. Тэр үед чинь тухайч нэг хям талхал амир модонд ордог гэсэн шүү дээ. Ганц годор хям хатар талах айдэрч миний хоёр дүү. Тэгээ би хандтайгаа цуг гараад явчихгүй. Хойлоо гарчаад дэлгүүр шүн юм чинь ганцаар айгаад байна. Тэгэл гараал явсан чинь ингээл алхаал зүгээр хинч явахгүй. Сартаа шүн мөн гэж яддаг шүү дээ аймгаа гэгээтэй. Тийм биш. Хав арга. Түнэр тийм бүр дарк. Тэгэл алхаа явчихсан чинь яг миний араас Тэмүүлээ гэдэг байхгүй. Миний яг миний нэрээр дууддаг байхгүй. Тэгэхээр ингээл эргээ харсан чи хинч байдгүй. Чи сонсноо би сонсноо гэж би билгэн гэдэг байхгүй. Хим яа айгаал цухтаал гүүгээл тэгэл дэлгүүрлөө газ ороод юм авчихгүй. Юм аваад газ айгаал бүр салгаанал ингээд юу ч болоод байгаа юм гэдэггүй. Тэгэл нэг үзнэ гэртээ орцсон. Тэгээд манай тэр хамаатны ах бүү байхгүй. Тэгээ ахад хэлээд учраа бодлоо наа миний нэрээр дуудсан хоёр удаа Тэмүүлээ гэд дуудсан. Орилсон байна шүү дээ. Бараг яг орилсон гэхэд бас хэцүү. Яг шивнэхэн гэхэд бас хэцүү. Яг нэг голлоор Тэмүүлээ гэлтэй. Бараг тийм. Тэгэл би ирээд харахгүй хинбэ гэл ингэж эргэж хардсан шүү дээ. Чи рефлексээр. Тэг ер нь бол эргэж харж болдгүй юм байлаа шүү. Тэгээ манай бөө ах онгодоо буулгаал зам өдөө тайвшаад ингэ суугаад хоёул үзээд байгаа гэсэн юм. Тэгсэн чинь нүдэн анжигээл бүр тэр чинь бүр цаг маг болсон юм аа засал хийж ийн гээл. Тэгсэн чинь сүнс чинь зайлч сүнсийг чинь дуудаад үгүй. Тэгэл мэд нүдэн анжигээл тэгсэн чинь ингээл юм сонсогдоод байгаа байхгүй. Чин дотор дүмнээл байгаа. Юм шивнээд байгаа юм шиг юм ингээд яриад байгаа юм шиг гээд. Тэгэл яасан чинь яг нэг давхрын цонхны урдуур гэл аим хурд урд нэг гүгэд авах нохооч юм амт ч юм уурч юм мэдв. Тэгэл яасан чи юм сонсогдвол харагдвал битээ тоогоор зү нүдэн тайван ингээ сууж залбираад малбайд гэдэгхгүй. Тэгэл тэгсэн чи тэр юм нь гүүгэлээс хэд удаа гүүгээл. Тэгэл манай ах хөөч ингээл онготой буулгаал юм үзэл байжсан ах. Тэгэл шүглдээд тах шиг байсан нэг. Тэгсэн чи би дараа нь ингээд асуусан чи ах та миний өдрөө юм уу чихрөө ингээ шүглдээдсэн гэсэн үгүй би шүглдээгүй. Наа чи юм сонсогдчих магадгүй. Би зүгээр сүнсээ чинь дуудаад байгаа. Нэг тиймэрхүү юм болж исэн. Жоохон даа. Тий. Нэг жоохон яг 10 жил байсан юм да 10 жилийн нэг буцаал байсан. Тэрнээс юм бол хараагүй тэгээд юм хараагүй. Амар сонсогч яг ингээл хүн ингээд дууддаг штэ угаасаа. Яг л тийм. Тэгээд угаасаа юм гудамж байгаа. Хүч байхгүй тодорхой. Тэгээ угаасаа ямар ч юм ингээд хүн дуудвал хүн ч гэж яг юм дуудвал зэ. Аргашаа ирээсээ эргэж харж болдгоо юм бэл. Тэгэл гэл зүүмөрөө халт давуулаач юм гуруудад гэл нүлэмчих хэвээр юм билээ л дээ. Гэсэн бацаа би уучраа мэдэхгүй те. Эргээ харсан чинь л тэгэл. Хоёлаа саяны яран дээрс чинь зүгээр надад айгүй их хүмүүс ингээд нөгөө бөөдөр очив. Тэгээ бөөнүүд үнэхээр тэр нөгөө муу муухай амиг хараад тулалдаад зайлуулаад тах шиг байна те. Магадгүй би бол бүрэн шүтдэг итгэдэг гэж хэлэхгүй зүгээр яхаа байдаг гэдэг итгэдэг. Би ч өөр манай хамаатан зад ингээл ойрхон гэр бүл дунд угаасаа тэгэл нэг 2 3 ч юм бүү байдаг шүү дээ. Тэгэл түшээж би хийж үзчихсэн. Тийм болохоор яалч ингээд түшээ ихэр ингээл цуг дагаад буугаад ирж байгаа юм шиг ингээд баруун мөр гар ингээд дагаал хүнд өргөөл ийгүү яг өргөд юм бэл яг. Яг тэр санаагаад байгаа ч юм үтгэхгүй ингээл гар нь хүндөр өргөөл тэгэл явчихдаг. Би бас нэг сизон 1 дээр ярьж исэн. Гэхдээ яг одоо дахиад ярьж ойлонтой нь ер нь төстэй. Манай ойрын хамаатны хүн ерөөсөө ингэсэн байхгүй юу? 4 жил дарааллаад яг хавар болохоор 4 удаа нэг ингээд нэг дээрэмчин цүнхийн булаах гад эмхтэн цүнхийн булаах гад тавихгүй байсан чинь шанаацж явцсан. Нүд нөхөрч. Дараа жил нь автобуснаас бууж агаад толгоогоороос хавж унаад толгоогоо алчиж. Дараа жил нь яалаа тэгээд ингээд 4 жил дарааллаад хавар юм дөртөөд толгоо ингээд гинтэддэг хэвгүй яг дандаа толгоо тушаа газараа ингээд цохиулаад унаал те. Тэгээ би тэрийг нэг удаа яг тухайн үед нь очиж бөөдөр очиж таарад
ингээ манай нэг юм ойрын хүн ингэдэх юм аа гэдгсэн чинь ямар жил устаа яасан ийсэн аль чинь уцаар яриад ингээд надад тэр үеийн яг процесс нь бол тэгсгэд байж байгаа. За би заслая гэдэг гэдгсэн чинь юм дагцсан байна. Юм дагаа амар удаж байгаа юм. Яг тэгдэм мэлээ. Тэгээ би хааг ингээ муутгаад ажил төрөл нь ингээ бүтэхгүй байгаа юм байна шүү дээ. Алиг газ засал хийхгүй бол болохгүй гэ. Тэгээ тэр оройноо ямар галын гэлээд бүр юм нилээ их галын тахилга хийгээд бүр ингээд юм аваасан гал том юм байна тий. Том юм дахил хийсэн биш бүр. Тэгээ ингээ алсаас би зайлуулах юм хий. Тэгээд одоо уцаар яриад юм тайлбарлаж болохгүй шүү. Ингэж хэлээрээ гэх. Тэгэхээр би тэрийг хэлчихэл таслаад тэгж яах нэг юм болсон байхгүй. Процесс нь ч яах вэ? Тэгээ зайлуулсан. Тэгсэн чинь би яг дотор нь суудсан. Тэгээд ингээд байжсэн чинь өвөө бит хоёр хойлох нь болж байгаа байхгүй. Тэ ингээд гал руу ингээд юм хүм шидэд байжсэн чинь надад нэг чимээ сонссон. Одоо саяны чиний дууддаг шиг тий. Гэл өгөө дууддаг биш. Нэг юм шимнээд байгаа юм шиг ингээд гэл юм гүгөөцсөн гэж. Тэрнээс арай өөр нь нэг юм эмхтэй хүн яриадсан байна. За үгүй шуламлаг инээн гэж байдаг шүү дээ. Одоо би ямар үзүүлж чадахгүй тий. Одоо энэ дээр ороо саундаар өгчээ за яг ингэж инээсэн. тий. Ингээд миний чихэнд бүр амар таа сонсогдсон. Тэгэл би ёо гэл тэнд тэгж энийг хүн угаас ямарч боломж байхгүй. Тий. Тэгээ би одоо ямар утас мотос тавьчаад тэнд сууж ивш гэж тэгээд явж боломжгүй. Тэр бол амар л юм бэл. Эвгүй. Тэгээд би нэг тэр 16 цэргийн ангийн байр шүү дээ. Нэг давхар үргэлжилсэн ингээд 3 тасалгаа ингээд байр байгаа байхгүй. Тэнцээ би бага насаар яг үдсэн тэгсэн чинь тэр байрыг байшинг байр гэж дээ. Байшин Орос цэргүүд юм уу Оросууд барьж исэн гэсэн. Бүр нэг одоо нэг 70 80 оны ч юм уу. Манай 16-ын байвал мэдэн дээ. Ер нь нэггүй тэгэл нэ шүн мөн унтж хагаад ингээд юм малтаад идэх байхгүй таазнаас ингээд яг ингээд дээвэр дээрс гэ. Муур ч юм уу юу ч юм мэдгүй хэрэг маадгүй орсон ингээд хийж магадгүй те муур ч юм уу. Ингээл самартаал ингээд идэхгүй. Тохгүй те. Тий тохгүй. Тэгэл байж үж байгаа л нэг шал нэг чахарч дуурдсан шин. Хуучин шал мадлаг шал. Тиймэрхүү шийтүүд бас болдог байсан шүү 16 таа. Тэр чинь нэг одоо нөгөө нийтийн байр гэдэг шиг юм байна шүү дээ. Тий яг нөгөө Бенжин мянган цагаан байр шиг хэрний юм уурт те. Гэтэ яг нөгөө цэргийн байр л гэсэн үг л дээ. Нөгөө цэрэг цагтаагийнхан тийш орж идэг тий. Зэ. Өөр байна. Тэгээ хоёр дахь нэг бол яг одоо тэ жоохон нас бий нөрцөн том залуу том эр хүн болчоо тэ найзуудаа би ер нь тусдаа ингээ гарсан байхгүй байр төрөөслээл тэгж байгаа найзууд нэг тусдаа гарахад угаас хүн чинь тэгдэж шнэ залуучууд дайрвал олуулаа ингээд байж идэг штэ ингээд ууж идэх ч юм уу тэ тэгэл бөөнөр ингээл бараг тэр чинь 10 хэдэн бачканаар тэ маа найзууд том байс гэл ирдэг байхгүй бөөнөр ууж идэл тэгэл уус ингээл тасар цаацсан юм уу гэд ингээд шалаар бүгд ингээд зулаал яг 10 хэдэн маа гараад тэгэл үдсэн хүн чинь ингээл тасраал хайл ингээд хөрвөдөн штэ үүрээр хөрөөгөөл ингээл нүд мүдэ нэгэл ингээл хөрөөгөөл ингээд яжсэн чинь нэг яг хаалганы өвгөдөнд нэх өндөр бор залуу бид нар лөө харцсан мишээгээ ингээд зогсчихсон баг мишээгээд гэсэн чинь энэ манай энэ гаруудын найз нь иргээл авч авах гал ирцэн бэлгүүдээ гэж би бодохгүй. Тэгэл өглөө боссон чинь тэгэл бүгдээрээ ингээл юм байхгүй. За дагуу гал. Тэгэл яг би тэр явдлаа ярьсан байхгүй. Тэн чинь нэг хүн зогсоодсон та нарын найз нь юм уу хин нэг ирж авах гад ирсэн байсан юм уу гэж асуусан чинь. Гүү штэ эндээс хинч гараагүй, хинч ороогүй гэж. Тэгэл яг миний хажуудлаа унтчихжсэн залуу. Надад хэлдэг. Би бас харсан штэ ингээ үүрээр хөрвөөж жагаад хальт нэг ингээ харсан чинь нэх хүндэр залуу бид нар л харцсан ингээ мишигээ зогсчихсон. Мишитхэн зөв юм те. Тэгээ би бүрсэж ингээ хардсан штэ хүн бүр яг тод ингээ харах биш. Тэгээд хальт ингээл зүрмөлэл ингээл яжсэн яг ингээд урд хаалган дээр үүдэн дээр ингээ зогссон. Нэх өндөр зөө. Өндөр боб бор залуу. Танаа гэр юм уу? Танаа гэр байсан. Түрээсэн. Аа. Түрээсэн байрлах. Чи түрээсэн найзууд дуудаал тэгэл ингээ дарвал шавуудаал байжсэн чи яг тэр өөрийн одоо хэдэн цаг үед юм те 3 4 үед юм ба те мишитхэн мохын те тэгсэн чи яг бүгдээр ингээ бөөнөр байж хахтаа асуухгүй та нар ингээ гарсан орсон хүн амт ирсэн үү гэсэн чи үгүй эндээс хинч гараагүй хинч ороогүй гэсэн чи тал ингээл тэр юу мэдрэмжлээ бас тэр удаа ингээл шар ус мус басаал эйгүү байжсэн яг одоо зүгээр меморигоо ингээ эргүүлээ харангууд дүрслэх юм бол ямар шүү бол одоо юу би үүж сууж ин гэхээр юм өгцөн хүн шиг байсан юм уу яг ингээл яг л зүгээр хүн үү тэг яг л нөх амар өндөр
Тэгээ нэг жоохон бор хүрслэг бор ингээд царайтай хүн байдаг шүү дээ. Тийм л бор царайтай хүн. Бид нар л ингээд харцсан. Кинонд гардаг шиг юм муухай биш те. Биш, муугаа зуухай биш те. Ямар ч элбэр дүрс байхгүй. Зүгээр л нэг энгийн хүн байж байгаа. Зүгээр л нэг хүн орж идэг гэдэг чинь. Бид нар л харцсан мишгээл гэл харж ирсэн. 7 хоног болгон нэг азтан шалгаруулж $100 бэлнээр өгнө. Азтан болох маш амархан. Яаж вэ гэж юу? Та CV-гийн аль салбараас Oxbar-ын бүтээгдэхүүнийг худалдаж аавна. Худалдаж авсан бүтээгдэхүүнийхаа баримт буюу биелний зургийг Oxbar-ын Instagram хуудас руу явуулахад л болно. Ингээд л болоо. Азтан болох бүрэн боломжтой. Энэхүү урамшуулалт 7 хоногт нэг удаа үргэлжлэх бөгөөд хэдий олон оролцсон төдий чинээ азтан болох боломж өндөр болно. Манай эмээ Баян зүрхийн давчаанд байдаг ус аахгүй. Одоо нөгөө нэсрөө. Тийм Баян зүрхийн налаах руу явах уу те? Налаах руу явцсан юм. Тэгээд тэр үеч бас жоохон бацаалцтай уучраа мэддэг бацаа. Тэгээд тэр үеч нөө таксины мөнгө авахгүй, автобус зэгсэн мөнгө авахгүй. Тэгээд офицераас Баян зүрхийн давчраа алхдаг байхгүй. Тэр шиг өөр алхаад мөнгөгүй болсон. Тэгээд алхаа явжсэн. Тэгэл нэг улаастай гүр даваад давчааны гүрээд нь штэ. Доороо голтой. Яг тэр гүрээр явжсэн чинь шав шаалтан фшг гэг үүчтэй. Хажуурлан зөрөөд үү? За. Үгүй хажуугаар биш яг нэг гүрлийн нөгөө талд. Маш уртаа би гайхаашсэн. Юу вэ бис та. Гэт бүр сонирм болоо шокноор би зогссон байхгүй. Алхаж ирсэн хүн чинь зогсоод тэр үуч нөгөө ууц муцтай нэг юм сонирм чихвч байдаг гэсэн. Тийм чихвч үзсэн. Нэг л наа зочоод гинт хальт харсаах тэрийг. Шав шалтаа нэг эмгтэй юм уу мэдэхгүй амар урт устай. Яг нэг давчааны гүр. Ягаас тэгээ би хүнээс асуусан байхгүй сүл. Тэгсэн чинь яг нэг Баян зүрхийн давчааны тэр голын нэг гүр штэ. Гүр нэг эмгтөөний сүнс байдаг гэдэг. За. Сонсчихсон. Тэр яагаад л нэг амиа орлож жисэн нөө нэг гүүрэн дээрээ сүсэрсэн мэдэхгүй нэг тиймэрхүү юм болсон юм шиг байна. Тэр бол бүр амар эвгүй шээ. Ингээ яг ингээл харанхуй машины гэрэл мэл тусаал ингээд явдсан шүү дээ. Би их нэг гэрэл гэж бодсон байхгүй. Аим гуртаа пан гайл гүйсэн чинь шав шалт нэг ийм баг өгзөг хэрэнээ давцсан үстэй. Урт үстэй гүйжсэн баг. Яа, наач балер энэ. Эвгүй. Тэгэл би хэд хоногийн дараагаас тэр амийн тошны гарууд марууд ч юм уу нэг асуудаг штэ хүмүүсээс. Тэгээ цоо яриа сонсохгүй. Дэх нь үед Баян зүрхийн давчааны гүүрэн дээр эмхтөөний сүнс гүйд ит юм аа. Уус яг тэр байсан алдартай тий. Тэгээ алдартай. Тэгээ давчааныхан ер нь байвал мэдэн дээ. Тэр эмхтөөний шалтан сүнс. Яа. Эвгүй. Арай өвдөн ш. Тэгээд ганцаараа явах мах бол эвгүй юм бэл. Би ч бүр офицераас хаас Баян зүрх очоо одоо хэдэн километр юм бэ те. За баруун 7-8 км байгаа бах шүү. Шардаасаа алхасаа. Амглан өнгөрнө те. Амглан өнгөрөөд, Амглан Батанаг өнгөрөөд, Улаастайгаа өнгөрөөд. Тий. Тэгээд тэр талаар ингээ ороод ирсэн юм байна те. Яа. Урдуур чинь ингэж зөрсөн юм уу те. Шууд зам гараад. Тий, ер нь зам гараад ингээл мэдхгүй нүд шууд ингээл те. Нүд яг өнгөрхийн зурлал ингээл алга болцсон. Би гайхаа шокнд ороод би ихэндээ нэг машины гэрэл ингээд анивчаад устсан шүү дээ. Тэр юм болов гэсэн чинь яг бүр хоёр нүдээр би харсан чинь мангар урт па гэлгүй ч таахгүй. Тэгээ би хүн юм болов гэсэн чинь хүн биш тэгээд алга болцсон. Сарнаад ингээд сарнаад юм чи алга болчих утаа шиг. Вебний утаа шиг зүгээр сарнаад алга болцсон. Яа, тийм юм харсан гэхээр амар юм те. Наа ч юм бол жишээ нь би өөрөө ч оронд ингээд за үүн дээр хар шин ганцаараа явж байгаа урдуур тийм шалтан хүн гүүх юм бол би эсэг шокнд орж байгаа байхгүй. Шокнэ байл. Би амар ингээл кафрал гэрлэг орондоо гээл те. Алхаал явж байгаа ш зүтгээл те. Зүтгүүрийн юм шиг те. Алхаа явжсэн чинь. Тийм тохиолдол яг 5-10 минут шокнд ор зогссон бүр. Тэгээ явах уу байх уу гэд хүн бас айх бах те. Хөдлөх гээд өстэй хөдлөсөн гэж чичрээд сонирм болсон ш. Дараа нь ямар нэг юм бол тохиолдоогүй болоогүй муу зүйл сайн зулж болоогүй. Эвгүй тэр бол эвгүй байсан. Тэгэхээр яг мемориндаас гарч ирдэг. Магадгүй доотлын голд нь живж өгсөн ч юм уу. Магадгүй тий. Хоёлаа хүчлэх юм бол эсвэл гүүрнээс амиа орлсон ч юм уу. Тий. Эмэгтэй хүн гэхээр юм нөгөө нэг тэр надад амар эвгүй санагдчихлаа. Нөгөө хүн өгсөн ч гэсэн ус сумсаад ургадаг тий. Үргэлжлээл ингээ ургаад тий. Тэгэхээр ингээд арцаагаад ингээд эдэрний хүртэл ургасан байна. Яа. Тэгээ нэг зогсож ин тэгдэж штэ ингээл хайлж урсаал ясан эдрэг гэдэг үл яс болол яс олсон ч тэгэл
ясны дараах үйл явц бол урахгүй л хал та. Үнс бол явчих учраас. Яа, тэр ялзарж явах хугацаанд ус хумс бол ургасаар л байдаг. Тэр надад зүгээр шууд буучлаа нэг эвгүй. Тэгээд би ч бас хоёр юм ээ. Нэг нь аавын талын, нэг нь ээжийн талын. Ээжийн талын юм болохоор Баяжин зүрхийн товчонд байсан. Аавын талын юм болохоор Шараданд байдаг гэсэн хэвхэв. Шарадны 2 дугаар буудалд. Тинчээ би бас нэг баг багтаа л амьдардаг гэсэн юм идэгээд цуг. Тэгэхэд манай нэг ихч эмээ бид гурав ингээд онж ирсэн байхгүй. Тэснэ 100-ны яг тинчээ манай ихч ингээд унтчихсан. Тэгээд босоод ирсэн чинь 100-ны тинчээ хүн суугаатна гэдэг. Өөд бид хоёрыг сэрээгээд ойлоод байгаа. Юу вэ гэрлээ асаасан чи хинч байдгүй. Тэгээ тийм харсан гэдгийгсэн байхгүй бүр. Ойлоод бүр эвгүй болоод. Тэр бол бүр амар шийдэх байсан. 100-ны тэнцээ хүн суугаад байна. Хар шин. Тэг хар шин. Гэтэ нэг хар шин ч яг нэг цонхоор нэг жоохон гэрэл засдаг шүү дээ. Тэгээ бүр ингээд хүн суугаад байна гэдгийгсэн чи яг харсан байл. Тэр бол бүр бас эвгүй. Зүрлэл байгаа юу? Дараа нь тайвшраад ч юм яг тийм хүн суужсан байсан. Тийм нэг дээгүрх нүцгэн доогорх юмтай ч юм мэдгүй юм нөмөрцөн юм шиг доогор ингээ бүтээсэн. Тэг ингээ өвдгөө төвөрсөн. Цаашаа сууцсан гэж. Яа. Ингэсэн бүр ингээд байгаа байхгүй. Хөдлөөд байгаа байхгүй тэр хүн. Тийм байдалтай байсан байсан. Тэгээ би бүр сандраад юугаа ихэн ороод баг болгож байгаа. Тэр мааханы бодсон. Гэрлаассан шинж байх. Бас л юу. Тэгээ тэр шин баг унтаж яддаг шүү дээ. Өөсөө тийм болцохор чи яаж унтах вэ? Тэр хэмжээгөө баг юм бодоо сэрүүн яасаа. Нэг тийм төрлийн хүмүүс байгаад байна. За юм хардаг ч юм хардаг тийм нөгөө тэр нөгөө бэлгэнүүд тэр нөгөө 6 дахь мэдрэхүү гэд хөгжцсөн ч явах тэр төрөлхийн инээлттэй. Тэгвэл одоо чи өөрийгөө тийм гэж бодож байна уу? Тийм гэж боддог. Ари үед юу ямар нэг юмтай таарсан уу? Ари болчоод сүүлд мэдгүй зүүд нойроос амар их юм мэддэгддэг ш. Тэр нь одоо зүүдлэх юм бол тэр нь маргааш бэлдэх ч юм уу те. Тийм. Тэр чинь нөгөө тэр 6 дахь метр хүүгээд тах шиг байна. Магадгүй альскол нөгөө нэг мэдгүй би 6 дахь метр хүү юм уу? Альскол тэр нэг астрал аялал гэж байдаг ш. Тэр юм болоо мэдгүй. Тэгээ тиймэрхүү нэг сонь юм болдсон ш яг зүүднэр. Тэгээ тэгснэ амар маргааш нь биелж мэлсэн ч ах шиг те. Огт таарж байгааг үнтэй. Тэр хүнээ зүүдэлж мөдөлснийхаа дараа маргааш тэр хүнтэй хальт ингээд таарт гэж. Тийм болж ирсэн. Тийм үү? Тэгснэ тэр хүнтэйгээ бүр 2 3 таарт гэж хийнэ те. Энэ ер нь ийм юм байна. Манай энэ season 2-ын дугаар дээр өмнөхөөс ганц нэг онцлогтой байгаа юмнууд нь айгүй их зүүдний талаар яриад байгаа байхгүй юу? Айгүй их тавтагдж байна. Тэгээд энэ зүүд ер нь амар учиртай. Зүүдээр дамжуулж астрал аялал хийгээд байна хүмүүс. Нөгөө сүнсэн биеэ чөлөөлөх гэдэг байгаа шүү дээ. Бинээсээр гарч яваад тэр чинь нэг юм чаленжтэй байж гэж юм хүмүүс янз бүрээр л ярьж байна. Илсэн цөлд очингуудаа хаалган дээр ингээ бүгд цугларч байгаад нэг юм үе мөй даваад тэгээ тэрийг бас хамаагүй хүмүүнд ярьж болдгоо ингэнэ. Тэгэхээр тэр нь нөгөө астрал хийж чадхаа болчихсон. Астрал хийхээ өмнө нэг 10-20 минутын өмнө унтахаас өмнө яд юм бэлээ. Би бясалгаж хийж тэ. Одоо ингээл цагаан ям төсөөлдөг ч гинөө те тиймэрхүү юм бас байдаг юм бэл. Тэгээ би яг тэгж үзээгүй мөртлөөсөө тэгээд явцсан гэвэл яах вэ бас эйгүү. Сонирхолтой те. Чи хөгжүүлж үзүүл юм ажил астрал хийж үзэх юм шиг. Зүгээр хүссэн үнэлгөө яваачдаг гэдэг. Газар руугаа. Жампер гэх кино байдаг шүү дээ. Цаг гэж шилждэг тэрэн шиг шилжигч. Тийм ингээ энэ тийшээ ийш тийшээгээ аялаад иддэг байдаг. Тиймэрхүү эйгүү шийдвэд болж исэн. Тэгээд дүрс байдэн шүү дээ. Амар ингээд сонин дүрсүүд ингээд энтийн наалцсан ч юм уу ингээд байж идэг. Тиймэрхүү шийдвэд бас тэрний үлээ харж ирсэн. Одоо ингээд би ингээд хойно Москвад Оросд байсан байхгүй 19 онд. Тэгэхэд ингээд шопинг ингээд гэрээсээ гараад шопинг хийх гээл явж ирсэн байхгүй. Тэгээ цүнхээ хар цүнхтэй өөрөвчтэй хар цүнхээ ингээд ягаал тайлаа харсан чи. Яг хар цүнхний ардалт хүний ингээд дүрс ингээд байгаа хажууд чи харцсан. За. Тийм дүрс ингээд байж идэг. Зүг зүгээрсэн цүнх, ягаач цүнх, тоос шороо болоогүй цүнх яг хүний ингээд царай ингээд байж идэг. Тэгэхээр гайхсан. Байж да юу гинэ? Цүнхээ онгоолгохоор үгүй цүнхээ онгоолгоогүй. Цүнхний гадна талд хар цүнх байхгүй юу? Тэрэн дээр ингээд цагаан дүрс яг хүний царай, нүүр царай. Гэтэ тэр нь жижиг. Одоо жишээлбэл нэг 3 хуруу дайтай ч юм уу те. Яг тиймэрхүү юм жишээ байж. Ямар нэг шороо мороо юм болоогүй. Тэ яг тийм дүрс байж. Яг би дүрснүүд амар их ингээд ажигладаг байхгүй. Жишээлбэл би гэртээ байж байгаа л одоо нэ өвөл
шон байдаг шүү дээ. Гэрэлний шон. Тэгээ зас бодорцсан. Тэгээ хинч угаасаа тэгэл гэрэлний шон дээр гараал ингээл дүрс зурхавтай те. Хүний нэ инээж байгаа смайл байдаг шүү дээ. Тийм байж идэг. Цонхноос харсан яг тийм дүрс ингээд бид ер нь бол тиймэрхүү дүрсүүд их ажиглалдаг шүү дээ. Сонирхолтой тий. Шив шин зас ингээд бодорцсон. Тэгээ бус дээр нь ингээд том зузаан засанд оолцсон байгаа даа шүү дээ. Гэрлийн шонд яг малхан дээр нь гэх юм уу. Тэгсэн тэр нэг голын гэрэлний шон яг тийм смайл ингээд зурагдсан байгаа. Хүн гараал тийшээ зураг гэжтэй тий. Боломжгүй тий. Би зураг тэр нэг цүнхний нүүрний царай гарсан зураг байгаа. Тэр нэг гэрлийн шон дээрээс смайлийн зураг хүртэл байгаа. Одоо би чамд явуулсан ч байна. Окей. Харуулнаа. Тэгээ инглээ бид хэд сая одоо энэ нөгөө нэг контент хийгээл аимшигын сувг хөгжүүлээл ингээд байж байгаад бид энэ haunted spot гэдэг нэг юм хийхгүй юу? Нөгөө юм хаягдсан балгас байж байгаа даа. Тийм үтсэ. Тэгсэн чинь би бол амьдралдаа зүгээр paranormal энтер гээл нөгөө гадны юм сүнсний зураг бичлэг гээл яг нь хаяа гарч ирдэг шүү дээ. Нэг групп сонирхогчд тэр нэг хаяа нэг YouTube руу нэг юм гадны юм зураг гэдгсэн чинь ер нь бол манайхан нэг 2 сүнсний зургийг бол баттаарцсан. Тэгээд нэг яг амар сонио түрүүний дүрс гэсэн чинь ороод ирлээ. Яг юм дүрсэн дээр ингээд бас тэр чинь нэг төрлийн ингээд дүрс болгож байгаа ш час гэдэг нөгөө зурсан дээр дүрс буудаг те. Байшингийн ард талаас ингээд хүм харцсан шаж шиг те. Тэгэхээр энэ одоо энэ түрүүний ингээд гүйдэг ингээд ер нь чиний амьдралд одоо тэр нөгөө ихчийн урд ингээд 100-ны урд сууж исэн энэ гээд байгаа Гүдэг мадаг. Эднэр чиний хувьд яг юу бол яадаг бол яагаад байгаа бол мэдхгүй альскол биднээс нэгэд юм хүсэж байгаа юм уу те. Одоо нэг зэрэгэлдээ ертөнцид гаццсан. Яг тиймэрхүү л байх. Би бол тэгж бод. Яа дотор нь тэдний юу ертөнцид орж үзэх болгоо сайн мэдэхгүй л. Өөрсдийгөө мэддэгдүүлэх гээд байгаа юм шиг те. Одоо би байж яг зү те. Альскол биднээс ингээд тусламж юм уу нэг юм хүсэж байгаа юм шиг те. Тиймэрхүү түүхүүд байдаг шүү дээ. Нэг бөө одоо болох гэж байгаа хүнийг ингээд мэддэг. Тэнгүүтлээ чи бөө болох хүн байна. Би ч онгодож юм ингээд захиусаж юм наагаад үгүй. Тэгсэн чинь тэр хүн зүгээр альбан тэрнгийн сүнс наацсан. Тэгсэн чинь тэр хүний сүнс нь ингэж байгаа байхгүй. Чи тийш явчаад ирээ хөдөө газар л байгаа байхгүй. Чи тийш явчаад ирээ тэр нөө болш байгаа. Болшин доор ухаад миний тэр алт эрдэнэс байгаа. Тэрийг ухаад гаргаад ирээ. Тэр хүн хүслээ биелүүлэх гэдэг нь шүү дээ тэр сүнс нь. Тийм бод төгөж бас байдیں۔ Тийм үү. Тэнгүү гэсэн үнэ онгод сахиустай чи бол тэнгэртэй чи бол нөө те бөө гээл бүр итгүүлсэн. Тэгээ мөнгөний төлөө мөнгөний аангуутлал альбан тэр ингэ наагаад хийж байгаа. Пүүг ямар заа юм те. Тэгснэ тиймэрхүү бас төгөөд байдаг кейсүүд байд юм бэл. Бас болгож хойд төрлийн сүнснүүд нь яг тийм нэг хорогцсон юмдаа ягаад тэрийг нөгөө хүслээ биелүүлэх гэдэг шүү дээ. Чи миний тэр алт эрдэнэс ч юм уу миний тэр нууцсан байгаа буулшин дээр очиод тэрийг ухаа гаргаад тэгвэл миний хүсэл биелэх гээд ингээд санах гад нь алга болох гэдэг юм ч гэдэг юм уу те. Тиймэрхүү бас амар юмнууд бас байдаг л гэсэн. Баазар байна. Зээ. Ер нь түүхэн дууссан биз дээ. Түүх ер нь бол дуусч байна да. Батарсан биз дээ. Өөр ярих юм байна. Ярих юм уу? Ярих нь дуусч байна да. Хүмүүс мартчихдаг шүү. Өө гарснаа дараа нь тэрээсэн. За тэгвэл дуусгая дөө. Окей. За. Юу яалаа? Ямар ч байсан бид нар нэг одоо сургамжтай тэр юу вэ гэхээр Баянзүрхийн товчооны гүүрээр ганцаараа орой битээ алхаарай л гэж. Эвгүй шүү. Нэг гүдэг мадаг хөөхөн байгаа шүү. Хөөхөн байгаа тий. Шөнөөр. Хөөгүй тэр чи одоо за эрэгтэй нас биед хүрсэн тухайн үед нэлээд том болцсон байсан шүү дээ тий. Эмэгтэй хүн ч юм уу хамаагүй согтуу хөлчөө ч юм уу ер нь зүгээр шөнө орой ганцаараа явж байгаа тийм марах юм бол галзуурах хэмжээнд эрсдэл маш өндөр үстэй тэр чинь. Хүний тархин шууд аюу хүчтэй төлөөлж байгаа шүү дээ. Магадгүй тэр гүрнээс үсрэх ч юм уу те. Сандарсан байсан байвал яа нас юм шин. За өнөөдөр надтай ирж оролцсон дэстой их баярлаа. Ингээд манай нөгөө саяны түрүүний Монжусын баярлалаа. Гоё амдаа брата баярлалаа. Амдаа те. Хоёр тэмүүлэн болцсон. За өртөө дөрөвтэй хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Subscribe дараарай. Баярлалаа. Bye. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.
задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөртөө орхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай.